Энэ удаагийн дугаарыг олон улсын бууцны сайт OneXBet хамтран хүргэж байна. Та хэрэг хөрнийг болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байрлах линкээр орж бүртгэл үүсгэхдээ туршлага гэсэн промо кодыг ашиглаж эхний цэнэглэлтэндээ 100% бонус аваарай. Өөр төгрөгөө боломжит үнгээр бооцоо тавьж хит авдахгүй байхыг анхааруулж байна. За тэгэхээр энэ удаагийн ярих кино бол саяхан гарсан Escape буюу Орголт гэх киног ярьж өгөхөөр бэлтлээ. Солонгосын цэрэггүй бүсийн ойролцоо 10 жил албааж халагдах гэж буй Лигнам хойд солонгосын тогтолцоонд сэтгэл дундуур байсны улмаас өмнөд солонгос руу дөрвөхээр бэлтгэж байгаагаар кино эхлэнэ. Шүн цэргийн хурангаас сэмхэн гарч харуулын цамгагийн хажуугаар нууц өнгөрч хилийн зургаст очиж минжүүлсэн талбайд ирнэ. Минжүүлсэн талбайд өөрийн хийсэн газрын зургийн дагуу айлгүй хэсгэр алхах нь хэд хэдэн гадар суулгаснаа газрын зураг дээр тэмдэглэчгээд буцаж гүйсээр цэргийн хоорондоо ирнэ. Манай Гюнам багасаа л эрхчлөөдөө мөрөдлөөр амьдрахыг хүсэж байсан ч эцэг их нүүд болж мань хүн найрам дэлсэн ирээдүйн бусдын найдал байсан тул өөрийн мөрөдлөө биелүүлэхээр өмнөд солонгос руу орохоор эргэл буцалгүй шийдэн оргох төлөвлөгөө боловсруулсан байлаа. Гэвч Гюнамын төлөвлөгөөг олж мэдсэн доод туршаалын цэрэг Ким Дөнхёг түүнийг хамт явахыг гуйсан ч Гюнам түүнийг авч явахгүй гэдгийг илэрхийлнэ. Занг маргааш өглөө шуурхад зарлаж цэргүүдийг сэрэхэд Дөнхёг орон дээр байхгүй байгааг хараад түүнийг оргосныг олж мэднэ. Түүнийг өөрийнх нь төлөвлөгөөний дагуу зугтаж байгааг гадарлан хилийн зурвас дээр очино. Түүнийг зогсоохыг оролцсон ч эрен хайх баг тэднийг олж геном гэмтэл оргодол хэмээн баримтлагдана. Тэднийг их орноос урахыг завдсан хэрэгээр яллахаар байцаалт авч газрын зураг тэмдэглэлийн дэвтрийг нь хэнийх болохыг шалгана. За ингээд асуудлыг шийдэрлэхээр улсын аюулгүй байдлын яамны хошууч Ли Хён өөрийн биеэр ирнэ. Зан хэргийн материалыг танилцаж юу болсон талаар сонсгол хийв. Тэднийг их орноос урахыг завдсан мөн удаан хугацаанд төлөвлөсөн болохыг ангийн захирагч тайлбарлана. Гэтэл Ли Хён сан захирагчаас асуув. Энэхүү мэдээлэлээр Ким Дөнхёг газрын зургийг зурсан гэдгээ хүлээсэн байна. Та яахлаараа байлгч Гюнамыг баримтжилсан юм гэхэд тэднийг нэлээд дотн харилцаатай байсан гэдэх ганцхан шалтгаанаас болоод барьсан гэв. Хошууч Ли Хён сан 2-2 зэрэг орохыг завдсан гэсэн мэдээг удирдагч сонсвол тийм ч таатай биш байна. Тэгэд чангалтай нотлох баримт байхгүй. Тиймээс Гюнамыг яллах биш орохыг завдсан байлдагчийг барьсныхын төлөө шагнахаар шийдвэрлэв. Лим Гюнамыг авч явах замд хамгаалтын цуваа гэнэт зогсоод л хошууч Ли Хён сан машинаас буун алхсаар Гюнамын сууж байсан машин дээр ирэв. Гэтэл яг үнэндээ энэ хэргийг шалгахаар тус ангид ирсэн улсын аюулгүй байдлын яамны хошууч Ли Хён сан бол Лим Гюнам байлдагчийн хар багаас шороод иж өгсөн найзууд бөгөөд хамтдаа дээдсийн хүрээлэн рүү явцгаана. Лим Гюнамыг оргодыг барьсныхын төлөө баатар болгон хувиргаж түүнд бүр туслахаар нь ажиллах албан тушаал өгнө. Мань хүн энэ мэдээнд тэмч дуртай байсангүй. Араас нь гарч ирээд л би өөрөө хүссэн зүйлийг хиймээр байна гэж уурлахад Гюнамаа чам шиг байлдагч нарт ийм боломж олдоод байдаггүй маа. Чи сайн бод гэв. Гюнамж за ойлголоо. Гэхдээ би анги руугаа буцаад явах хэрэгтэй байна. Салааныхандаа ядаж баяртай гэж хэлчихэд ирье гэхэд аавынхан хэрэгжилж байсан үзгийг гаргаж ирээд түүнд өгч энэ чиний хувь тавилан гэв. Яг үнэндээ Гюнамын аав нь түүний аавынх нь туслах насаараа байсан бөгөөд манай хүнш тэдэнд тимч дуртай биш. Гюнамд гайхалтай санаа орж ирсэн хуурамч үнэлэх хийх ба захирагчтай тоглосон зургнаас өөрийнхөө зургийг цээж зураг болгон тастан авч захирагчийн гар үсгийг дуурайлан зурж өрөөнөөс нь тамгыг нь авч зурган дээрээ дарснаар зурчих эрх бүхий үнэлхэн бэлэн болно. Манай хүн ч оргох төлөвлөгөө боловсруулсаар л манай хүн гарч явж байгаад харуултаа даралдана. Өөрийгөө хяналт шалгалтаар явж байна хэмээн тэдний дуранг авч эргэн тойрноо ажиглаж явах төлөвлөгөөгөө боловсруулна. Дээдсийн хүрээлэнд найр наадам дуусч дарганаар явцгаах үед манай хүн онгорхой машиныг олж гос дуу хурандааг суулгана. Постуудаар асуудалгүй гарна. Хурандааг хээрүүлтэйгээ цааш явна. Гай газар доороос гэж замд нь цэргийн цуваа таарахтаа зэрэгцээд машиных нь түлш дуусаж баларна.
цэргийн цуваа түүн дээр ирж ганцаараа хаашаа явж байгаа хэний зөвшөөрлөөр явж байгаа гэж асуухад улсын аюулгүй байдлын яамны оршиж Ли Хён Сан захирагчийн зөвшөөрлөөр нууц даалгавартай явж байна. Оргодлыг төв рүү зөөвлөхөөр явж байгааг хэлнэ. Үнэлгээ үзүүлэхэд энэ санаатай багийн утсаар төв хорвоо руу залгаж шалгахад түүнийг Ли Хён Сан захирагчийн тушаалаар анги руугаа буцах үргэлжсэн байна гэв. Үнийг сонсчоод манай хүн түүний төв хөрөнөөс ирсэн гэдгийг мэдээд түлш авахар бол дагаад яв. Энд хангалттай түлш байхгүй л гээд машиныг нь чирсээр анги дээр ирэв. Анги дээр ирж оргодлыг тэрвэрлэх тусгай даалгавартай яваагаа хэлээд хавтас хэргийг авахд энэ дунд хөрийнхэн зурсан газрын зураг байсныг хэргийн материалтай цуг авна. Энэ хэсэг бол бүр галзуу. 20 орж ирээд дүнхөөг ам аврахыг гуйн суугаад Гюнном ирээд ахын дүү хувцаа бэлд ээжтэйгээ уулзмаар байна гэсэн мэт явцгаая гэж хэлээд түүнийг аваад гарна. Тэдний гарч явахад ангийн захирагчийн туслах сугны үс тэднийг сэжиглэж байгаад захирагчтай зодолно. Тэдний явахад түлш болон туслагч жолооч бэлд гэсний дагуу сугны үс чамд явахаар болно. Замд сугны үс төв хорондох танил руугаа залгаад хошиж Ли Хён Сантай холбогдож түүний хэрэгтнийг шилжүүлэх ямар ч зөвшөөрөл байхгүйг олж мэднэ. Гюнном уцыг яарн авч машинаас бууж ирээд Ли Хён Сан захирагчтай ярихад Гюнном буцаад ирээ би бүгдийн зохицуулъя гэхэд би өөрийнхөө ирээдүйг шийднэ. Чи биш шүү гэдэг уцаа таслав. Сугны үсний утсанд анги руугаа буцыг туршаасан мессеж ирнэ. Жолоочдоо буцыг туршаасан ч Гюнном болон дүнхөөг тэдэнтэй алаалцсан. Гэтэл ханаас чи мэрэгэн буудагч жолоочийг буудан хөнөөснөөр тэд самбар мөргөж осолдов. Ли Хён Сан захирагч тусгай салааны цэргүүдтэйгээ ирсэн. Юу ч үгүй болтол нь галлахад манай хүн өгсөн мэт жүжээд тэдний галаа зогсон хөдөлсөний дараа дүнхөөг таанд босон зүгтцаар эрэг дээрээс гол руу өсөрч зүгтаав. Хошиж Ли Хён Сан захирагч нөгөө сугны үсээс Гюнномыг яаж худалдаж ярьж байгааг мэдсэн асуухад мэдээлэгч найзаасаа гэж хэлээд дуусаагүй байтал шууд буудчихв. Хошиж Ли Хён Сан хамаг бүдэн боостойгоо ярьж хэргийг намд арах болно. Цэвэрхэн хийж оргодлуудыг барихаа амлав. Голын дагуух айс сав бүгдийн нэгнгүү нэгжиж нэмэлт хүч ирсэн ч манай хоёр зүгтсаар анги руугаа буцаад ирсэн байдгийн. Дүнхийг салгаж байгаа доош унаад яг баригдах гэж байтал Гюнном аль хэдийн жагсаалд ороод ирсэн цэргийн дуулгыг нөмсүүлээд анзааралгүй жагсаалд орно явцгаана. Гэтэл улсын аюулгүй байдлын яамны хошууч Ли Хён Сан захирагч ирсэн. Бүх цэргүүдийг дайчлан тэднийг барихыг үүрэг болгоно. Манай хоёр галтгооны зааланд төлөвлөгөөнийхөө дагуу агаржуулалтын хууц цолоогоор зүгтах гэж байгаад чанга дуу гаргаснаар гадна байсан нэрийн хайх бүлгийн жагсаалын дарга сонсоод орох гэсэн ч хаалга онгоохгүй байсан тул эвдээд орж иртэл дотор байсан түлшийг Гюнном авч хаалга руу цацаж асгана. Тэднийг хаалгыг нээхэд гал тавьж хатаана. Энэ хооронд манай хоёр агаржуулалтын хоолойгоор гарч зүгтаана. Төлөвлөгөөний дагуу хилэн зургас дээр ирнэ. Торны доогуур урд хичээлж бэлдсэн нүхээр дамжин Гюнном гарч ирсэн ч дүнхөөг нөхөө олохгүй торны цаана үлдэнэ. Энэ үед хошууч Ли Хён Сан хилийн зургас дээрх харуулын цамхаг дээр ирсэн. Гэрэл асаан дүнхөөгийг олж буудан шархтуулна. Гюнном буцаж торны наанд гарч ирээд түүнийг чирэн нөхрөө орж нуугдан торны цаанд гарч ирэхэд дүнхөөг нэлээд хүн шархсан тул ээжд минь өгөөрэй гэд улаан зүйлтэй өгч байтал хошууч Ли Хён Сан тэднийг онилж дүнхөөгийг тархитаж буудан хөнөв. Гюнном өөр хилэнгээр дүүрч буугаа авч хошуучийн байрлаж байсан харуулын цамхагны гэрэл рүү буудан харанхуй болсон тул Гюнном зүгтааж амжив. Хилийн харуулын гэрлийг түүн рүү тусгасан ч Гюнном ээлж дараалан гэрлүүдийг буудаж харанхуй болгосноор хошууч Ли Хён Сан доош буухаас өөр сонголтгүй болов. Гюнномын лууж нажлаагүй болсон ч радиогоо алсан сүлжээ барьж байгаа зүрэг гүйсээр инжүүлсэн талбайд ирнэ. Газрын зураг хаяад энд үхэхээр бол үхий. Гэхдээ оролдож байж тэнцэж байгаад үхий гэд минжүүлсэн талбай руу гүн оров. Хошиж Ли Хён Сан түүний араас буутсан ч Гюнном суманд оногдолгүй зүгцаар л. Түүний араас минжүүлсэн талбайд ороод хоёрхан алхатлаа. Түүний туслахын мин дээр гიშгэж дэлбэрснээр тахир дутуу болноо хөргий. Гюнном мэрэгчлөөнийхөө төлөвгүйсээр л түүнийг уул ус намаг тэсрэг бөмбөг юу ч түүний зогсоож дийлсэнгүй.
Зэгүүсээр овоо нэг өмнөдийн хэлээр ирлээ гэтэл Ли Хүн Сан араас нь гарч ирээд бүү тулгаж боломж байгаа дэр одоо буцаа Гюннамаа чи тэнд очиод хинч биш болно. Хойдоос ирсэн дөрвөгчл болно гэсэн чинь Гюннам би хизээс зогсохгүй. Энд боол мэт амьдарч байснаас тэнд очиод хүснээр амьдрна. Хэдэн ч удаа бүтлгүүцсэн хизээс зогсохгүй л гин. Түүнийг түлхэж унгаачихад зүгтсаар хөлийн ойр байрлах утсаар өөрийн хүсэлтээр ирж байгаагаа хэлж өмнөдийн харуулуудаас тулгалцааг байна. Гэтэл араас нь хошиж Ли Хүн Сан буудаж түүнийг нэлээд хүн шархтуулнаа. Геном дээр ирээд түүний цуцшгүй хүчийг үнэлж за хүснээр сайхан амьдраараа гэж хэлээд түүнийг орхиод буцана. Геном дээр өмнөдийн цэргүүд ирж Генам өөрийн хүсэлтэд дөрвөж байгаагаа хэлснээр түүнийг яралтай тусламж руу авч явна. Нэлээд хэдэн жилийн дараа Геннам өмнөдөд бизнесээ эхлүүлсэн, эрх чөлөөтэй амьдарч байх ба Дүнхөөгийн ээжтэй уулзаж нөгөө улаан зүйлтийг нь дамжуулаад хүүгэн сайн яваа, сайхан амьдарч байгаа гэж хэлхийг сонсоод ээж нь маш их баярлана. За энд хүрээд кино маань төгсөж байна. Кино төвчлөл байлаа. Баярлалаа.